1924 онд батлагдсан бүгд найрамд Монгол Ард улсын анхдугаар үндсэн хуульд хүн амаа эрүүл мэндийн үн төлбөргүй тусламжинд бүрэн хамруулахар шийдвэрлсэн нь нэн зоримог алсын хараатай шийдэл байлаа. Гэвч ардын хөвсгөлөөр бий болсон ололт амжилтын дотор эрүүлийг хамгаалах системд арга хэмжээ эмнэлгийн байгууллага боловсон хүчин байгаагүй. Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт туйлын хангалтгүй байжээ. Монгол улсын хүн амын нийт тоо 1918 оны байдлаар 647.5 мянга байжээ. Үүнээс 100 мянган хятад иргэн, 5 мянган орос иргэн байсан гэсэн албан ёсны тоо байдгийг. Тэгвэл монголчуудын дунд цагаан цэцэг, тарвган тагал, арьс өнг, гидсний халдвар төвчин, агаар туслын халдварууд ямар ч сэргийлэлтгүйгээр өргөн дэлгэрч зарим орон нутагт хүн амын 30-аас 40% нь цагаан цэцэг өвчнөр өвчилж, өвчлөгсдийн 50% нь нас барж байсан байна. Хүн амын дунд өвчлөл дарахж, Монголын тусгаар тогтнолд аюул учрах хэмжээнд хүрч, эрүүлийг хамгаалах байгууллага зайлшгүй шаардлагатай байсан нь өнөөгийн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эхлэл гэж хэлж болно. Монголын сэргийлэх хангаа ухааны ууган байгууллага галгаламтай бадраагаад 85 алтан намрыг үдэжээ. Энэ 85 алтан намрыг үдэхэд 70 жилд нь өтөл өвгөн өчүүхэн миний бас оролцож байжээ. 1933 он 1 сарын 2-ны 1 тоо тушаалаар улсын ариун цэвэр бактери шинжилгээний газар буюу санитарны бактериологийн государственный институт гэдгийг байгуулсан байгаа. Энэ байгууллага бол Монголын ангаа ухаан, Монголын хүн амыг эрүүлжүүлэхэд бол гавьяатай үйлс бүтээсэн байгууллага. Тэгэхээр энэ байгууллагыг байгуулсан явдал бол маш чухал ач холбогдолтой. Бактери шинжилгээг 33-40 он хүртэл үл дайны өмнөх он хүртэл тэнд нэгч эмч Монгол эмч байгаагүй. Ер нь 30 хэдэн онд Монгол эмч нэгч байгаагүй шүү дээ. Дунд мэрэгдлийн хүч байгаа. Нэг байр, холбооны байр, нэг хуучин аптекийн байр энтрийг аваад одоогийн Улаанбаатар зочид буудлын нэг 10-аад жижиг ийм нэг давхар ийм байшинд тэр бактери шинжилгээ Самбаг институт гэдгийг байгуулсан байгаа. Тэр үед бол Монголын хүн амын эрүүл мэндийн байдал бол сайнгүй байсан. Төрөлт бага, үхэл өндөр, хүн амын дундс насалт бага 30 гаруйхан байсан. Чин төрсөн мянган хүүхдийн 500 нас орж байсан. Халдвар төвчин их. Энэ байгууллага чинь бүх Улаанбаатар хотын 10 гаруй больницын бүх өтгийн шингэн цус цээр одоо нус бүх шинжилгээнүүд хийж байсан. Энэ бол Монголд одоо лабораторийн албыг үүсгэн байгуулахад жинтэй хувь нэмэр болсон. Энийг бол манайхан бараг мэддэггүй байхгүй юу? 1933 оны 5 дугаар сарын 26 сайд нарын зөвлөлийн 16 дугаар хурлаар хуучнаар эрүүлийг хамгаалах яамны сайд Бадрахын илтгэлд уг илтгэлийг хэлэлцээд хүн амыг цагаан цэцгийн тарилтаар тарих шаардлагатай байгааг тэмдэглэжээ. Дээрх тэмдэглэгээтэй холбоотой тогтоол батлан гарч Монгол улсын бүх нутаг дэвсгэрийн хүн амд цагаан цэцгийн тарилга хийлгээгүй хүмүүсийг улс оршуулгын байгууллагад ажилд авахгүй байхыг анхааруулж энэ тогтоолыг биелүүлээгүй хүмүүст эрүүгийн хуулийн зүйл ангиар арга хэмжээ авч байхыг заасан байна. За бактери шинжилгээний газрын гол үүрэг юу байсан вэ гэхээр энэ халдвар төвчнөөс үрчэн сэргийлэх, тарилга үйлдвэрлэх асуудал хамгийн гол асуудал байсан. Тэгэхээр эхлээд үл ерөөсөө бактери шинжилгээний газар маань цагаан цэцгийн вакциныг үйлдвэрлэж ирсэн. За мөн тарвган дахлын вакцин, эцсийн хижгийн вакцин, хүүхдийн халдваруудын эсрэг ийдснүүдийг 33-наас эхэлж үйлдвэрлэж эхэлсэн. За эдгээр вакцинуудын үр дүн авч үзэхэд бол тэр үед тодорхой үр дүнгээ өгч өвчлөлт шууд нөлөөлж байсан. Бактери шинжилгээний газарт 1933-аас 1940 оны хооронд 4 сая орчим тун тарилга давхарсан тоогоор хийжээ.
Улсын хэмжээнд бүх хүн амаа бүрэн дархлаажуулж чадсан бөгөөд үүний үр дүнд 1940 он гэхэд Монгол улс цагаан цэцэг өвчнийг устгасан Аз твийн анхны улс болсон түүх бий. Тэгвэл Оросын холбооны улсад бол цагаан цэцэг өвчнийг 1934 онд устгасан байдаг. Дэлхий дээр 1980 он гэхэд энэ өвчнийг устгалаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээсэн. За энэ өвчин бол онцгой өвчин. Яагаад гэвэл нэгдүгээрт бол энэ өвчин 100% халдвартай. Хоёрдугаарт бол юу маш их нас баралттай. Бараг тал хувь нь өвчсөн хүний тал хувь нь нас бардаг. Эдгэрсэн хүний эрэгтэй эмэгтэй альж болов өргөө болох талтай ийм аюулт өвчнийг устгасан. Баягтэр шинжилгээний газар цагаан цэцэг галзуу балнад цусан суулгын вакцин, нян залиур, гана вакцин, саху, Улаанбурхны Ийлдэс зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлдмэл, арьс өнгөний өвчний онцлогоор тэжээлт орчныг амжилттай үйлдвэрлэж эх орны хэрэгцээг хангаж байв. 33 онд вакцин хийгээд ингээд явж ятал дэлхийн 2 дугаар дан гарсан. 2 дугаар дан халахын голын тулдаан чөлөөлөх дайны үед бол бас энэ милитарист Японы зүгээс бол одоо бактерийн биологийн зэвсэг хэрэглэх оролдлогод бас Монголд гарч ирсэн байгаа юм. Тухайн тэр халахын голын оройноор. За энэний эсрэг бол бас энэ үйлдвэр ажиллаж ирсэн. Энэ байгууллага чинь дайны жилүүдэд цонхоо хаачгаад харанхуй хар хөшиг татчаад сөнөөдөргөө ажиллаж илээ. Дайны үед. Тэр юу хийж яасан юм хэр дандаа нэг гэдсний хийжиг, бөөсний хийжиг, янз бүрийн халдвар төвчнөөс сэргийлэх тариалгуудыг том шингэнээр гаргаж байгаа. Баягтэр шинжилгээний газар нь бүтцтэй үйлдвэрлэлийн болон клиник оншилгооны таргуун тахлын гэсэн тасгуудтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм. Харин 1940 он хүртэл тус газарт ганц ч Монгол эмч байхгүйгээр зөвхөн Орос эмч мэргэжилтнүүд ажиллаж байсан байна. Улмаар 1948 оноос үндэсний дээд мэргэжлийнхэн малын эмчнэр анхны шинжлэх ухааны ажилтнууд болж тус байгууллагад томилогдсон ажиллаж эхэлсэн байна. Анхаа бол тэр таргуун тахлын станцын мэргэжилтэн Абром Львович Берлин гэдэг хүнийг энэ Санбаг институтын захирлаар томилсон байгаа. Баягтэр шинжилгээний газар 1933-аас 1968 оны хооронд үйл ажиллагаа явуулж байгаад уг суурин дээр улсын ариун цэвэр халдвар судлалын төв станц, бруцеллезийг эсэргүүцэх улсын диспансер, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах үндэсний бригад гэсэн 3 байгууллагыг нэгтгэж эрүүл ахуйн халдвар нян судлалын улсын институт нэртэйгээр 1968 онд 129 хүний оронтоотойгоор байгуулагдаж байсан юм. Ингээд судалгаа үйлдвэрлэл эрхэлж, эрүүл ахуйн ариун цэврийн хяналт, нийгмийн халдвар төвчний судалгаа, эрдэм шинжилгээний лавлгаа лаборатори, түнд суурьс нотлогоо гаргах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байв. Миний үеийн анхны захирлаар ажилласан би үүдэнд 68-аас 94 он хүртэл одоо захирал ажилласан да. За энэ институт маань одоо байгуулагдаад 68 оноос одоо 89 он хүртэл одоо энэ хугацаанд нэлээд хөгжсөн бэхжсэн. Ер нь ажил үйл ажиллагаа нь бол нэлээд жигдэрсэн. Монгол улсад явуулдаг гол үйл ажиллагаа бол энэ хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх байгаль нийгмийн орчны хүчин зүйлсийг судлах, ялангуяа одоо халдварт болон халдварт тус өвчний тархалт түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг судлах, хянах, тандах гэх мэтлэнгийн юм үйл ажиллагааг явуулдаг юм манай хяналтын төв байгууллага байсан. Хяналт эрдэм шинжилгээний төв байгууллага байсан. Улмаар эрүүл ахуй хүнсний эрүүл ахуй, орчны эрүүл ахуй, хүүхдийн эрүүл ахуй гэсэн тасаг үйл ажиллагаагаа явуулж, эдгээр тасгуудыг түшгэлсэн олон лаборатори бий болжээ. Тэр үед бол баригдаж байгаа бүх барилгуудыг бол манай институт хяндаг байсан. Ер нь барилга шинээр баригдах барилгыг. Юуг нь хянах вэ? Нэгдүгээр тэр үйлдвэр юм уу газрыг энд барьж болох уу юу? Газрыг хяндаг. Өөрөөр хэлэх юм бол тоошороо гаргадаг байгууллагыг сургуулийн дээр ч юм уу орон сууцны салхин дээр барьж болохгүй. Ямар одоо зураг төслөөр баригдах юм? Тэр зураг төслийн дагуу барилга байгууламж
байгуулалт нь баригдаж байна уу гэдгийг тэгээд дараа нь ашиглалтанд авах ийм үйл ажиллагааг бол одоо яадаг байсан. Одоогийн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв өнгөрсөн хугацаанд нэр зохион байгуулалтын бүтэц хэд хэдэн удаа өөрчлөгдсөн юм. Анхны байгууллага нь 1933-аас 68 онд Бахтер шинжилгээний газар буюу Сампак институт нэртэй байсан бол 1968-аас 94 онд эрүүл ахуй халдвар нэн судлалын улсын институт. 1994-аас 96 онд эрүүл ахуй халдвар нэн судлалын үндэсний төв. 1997 онд нийгмийн эрүүл мэндийн институт. 1997-оос 2012 онд нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн. 2012-оос 15 онд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв. 2015-оос 16 онд нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн. 2016 оноос нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн үндэс нь улам бэхжиж өргөжин дэлжээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв энэ институт бол дотроо хүн эмнэлгийн био үйлдвэрлэлийн үйлдвэртэй болсон. Энэ үйлдвэр бол одоо манайд чинь бараг 20-30 төрлийн одоо био үйлдвэрлэдэг. Энэ дотроос бол одоо биднес хамгийн их төгөөмөл хэрэгтэй гол зүйл юу болсон мэт зэрэг бол их шин туснаас бэлддэг одоо альбумин гэдэг одоо ийм хүний уургийг бэлддэг. Альбумын хийсэн 1.5-аас 2 сая дээр хүн тарьсан ба шүү дээ. Нэг шүүх дурууд өндөрлөв. Манай энэ эмнэлгийн био үйлдвэрлэлийн одоо энэ вакцины үйлдвэрлэг, онослоор үйлдвэрлэдэг, урдсан цэргийн тарилгын зөвлөл үйлдвэрлэдэг энэ үйлдвэр маань одоо стратегийн ач холбогдол үндэсний аюулгүй байдлын одоо чухал үйлдвэр гэж бид одоо ингэж үздэг. Хүрээлэн бол нээлтийн түвшинд авч үзэж болохоор хэд хэдэн тийм олтонд бол хүрсэн байна. Нээлт гэж үзэж болохоор тухайлах юм бол анагаах ухааны биотехнологийн төв гэж ажиллаж байхдаа бол бид Монгол таргууны сурагт шинэ вирус олж илрүүлсэн байгаа хепатна вирус, Монгол таргууны хепатна вирус. За энэтэй холбоотой онлайн суур судалгаа, за хавсрах судалгаа, олон судалгаа хийсэн. За вакцины технологи босруулсан. За вакцин эмчилгээ гэдэг аргыг бол дэлхийн судлаачдаа бас ойрхон түвшинд бол гаргаж ирсэн байгаа. Манай халдвар төвчнийг устгасан явдал манай эмчнэрийн түүхэн гавьяа юм. Хэд хэдэн одоо бөөсний хижиг, цагаан цэцэг, бэлгэсийн дөрвөн өвчнүүдийг устгасан явмаа. За босод сахуу, хөхүүл ханиад, татрам, улаан борхон, менингококк халдваруудыг бол тарилгын хүчээрүүл жолоодлох талдварт барьж халдварт цаа битийн өвчнийг жолоодлох талдварын хэмжээнд хазаарлан барьснараа энэ манай үеийн энэ салбарт ажиллаж байсан эмч мэрэгчд, хотодод ажиллаж байсан эмч мэрэгчднүүдийн түүхэн гавьяа бол энэ юугаар хэмжигдэх юм аа. Эрдэм шинжилгээний болоод үйлдвэрлэлийн олон ажлыг амжилттай нэвтрүүлж, улс орны хэмжээнд нөлөөлөх томоохон ажлуудыг хийж чадсан нь энэ байгууллагад ажиллаж байсан үе үеийн эрдэмтэн судлаачдын гавьяа юм аа. 1968-аас 1970 онд аж ахуйн үйлдвэр, хүнс үйлдвэрлэл, хүүхдийн байгууллагын барилга төлөвлөлтийн эрүүл ахуй норм боловсруулан батлуулж, хэвлүүлэн гаргаж мөрдүүллээ. 1972 онд бүгд найрамдах Монгол ард улсын ариун цэврийн хяналтын дүрмийг батлуулж мөрдүүлв. 1979 онд Монгол улсын хүн амын дунд хепатит В вирусын антиген өргөн тархалттай мөн Б хепатитийн өвчлөл байгааг анх удаага тогтоожээ. 1988 онд вирус хепатиттай тэмцэх зорилттой програм боловсруулж батлуулан хэрэгжүүлв. 1992 онд дох өвчний анхны тохиолдлыг онцлон илрүүлсэн. Менингийн халдвар, сахуу, татран, хөхүүл ханиад, са улаан бурхан, Б хепатитийн урьдчилан сэргийлэх тарилгыг практикт нэвтрүүлсэн байна. За манай орчны судлаачид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг судалж байгаад ер нь агаарын бохирдол бол зүрх судасны өвчнийг бол үүсгэж байна. Эрсдэл бол байна гэдэг бас шинэлэг дүгнэлт. За тухайн үед энийг одоо бусад одоо орны судлаачдын дүгнэлтэд ойролцоо энэний эрхийг баталгаажуулж ингэж авч үзвэл бас л нээлтийн түвшинд авч үзэж болохоор
ийм одоо бас судалгааны үр дүн гарсан байгаа. Мөн түүнчлэн судалгаа шинжилгээний ажил өргөжөж 1972 онд институтын анхны эрдэмтэн төрж гисэн бөгөөд институтын захирал Копол борцелиозын тасгийн эрхлэгч балданд орж паразитологийн тасгийн эрхлэгч Доо Галбадархнаар анагаах ухааны дэд эрдэмтний зэргийг тус тус амжилттай хамгаалжээ. За би энэ төвийн урдл байгуулах эрүүл ахуй халдвар нян судлалын улсын институт гэж байхад энэ байгууллагад одоо вирус судалж, тасгийн эрхлэгч, салбарын эрхлэгч за дэд захирлаар 1978 оноос 1987 онд 10 жил ажилласан. Бүтэн орон тоон дээр дараа нь бол одоо бас дахиад нэг 10 жил бол одоо вирус судлалын лабораторийн зөвлөх, эрдмийн зөвлөлийн гишүүн гэдэг одоо хагас орон тоон дээр юмд тэр үеийнхээр бол цалингүй ажилласан. Тэгэхээр бол одоо миний амьдралын одоо бараг нэг хамгийн эд насны 30-аас 50 насны 20 жил маань энэ институттэй холбоотой учраас одоо энэ институтыг бол намайг ажилд сургаж өгсөн ийм сайхан байгууллага гэж байнга хөндлөж явдаг юм аа. Вирус судлалын эрүүл ахуйн институтын анхны вирус судлалын лабораториос бол цаашдаа халдвар төвчин судлалын үндэсний төв, зооноз өвчин судлалын үндэсний төвд бол вирус судлалын лабораториуд байгуулагдаж одоо бол вирус судлалын алба ангаахын эрүүл мэндийн тодорхой нэгж болж чадсан байгаад харгалтай байна. Байсан. За тэгэхээр энэ үеийн судлаачид бол 2 3 үндсэн өргөтэй. Нэгдүгээрт нь бол орчин эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийн. Хоёрдугаарт нь бол энэ чиглэлийн бодлого, хууль, тогтоол, норм, стандарт дүрмийг боловсруулна. Дараа нь бол энэ чиглэлээр одоо гарсан баримтчгүүд болон судалгааны шинэ үр дүн нийтэд иргэд төр засагт бас сурчлах ийм ажлуудыг давхар хийж ирсэн байгаа. За энэ орчны эрүүл мэндийн одоо салбар гэдэгт олон асуудал хамаардаг. Энд бол хамгийн эхлээд бид нар одоо агаарын бохирдлын асуудал, усны бохирдлын асуудал, хөрсний асуудал, зэрэг хүрээлэн байгаа орчны 3 том одоо бүрэлдэхүүн хэсгийн одоо судалгаа, шинжилгээ, хяналт, сэргийлтийн бүх асуудлуудаа буунаар хамрагдаж байдаг байна. Өнгөрсөн хугацаанд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эрдэмтдийн бүхэл бүтэн үе бий болсон юм. 1968-аас 2018 онд судалгаа шинжилгээний ажлаар Бондарьев, Немдава, Нарантуя, Бурма, Сайжа, Цэрэн долгорноор анагаахын шинжилх ухааны доктор, оюун бэлэг, энх жаргалнаар биологийн шинжилх ухааны докторийн зэргийг хамгаалав. Мөн 60 гаруй хүн анагаах болон хим биологийн ухааны докторийн зэргийг хамгаалж, оюун бэлэг, сайжа, энх жаргалнаар Монголын анагаах ухааны академийн гишүүнээр сонгогдож, Копол эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтны Данди шинжилх ухааны гавьяат ажилтанд цул тэмдэг тус хүртсэн байна. Байгууллагын үе үеийн захирал удирдлагын дор эрдэмтэн эмч мэрэгжилтнүүдийн хийсэн зүйл, бүтээсэн ажлууд өнөөгийн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн амжилтаар үргэлжилж, эрдэм шинжилгээний томоохон бүтээлүүдээр Монгол улсыг олон улсын тавцанд хамгаалсан томоохон төв болон өргөжж чаджээ. 1933 оноос хойш энэ байгууллагыг 10 гаруй хүн удирдах байв. Тэдний дотор түүхийг өнөөдөр ч гэрчлэх Дандига 1968 хүртэл Баяхтэр шинжилгээний газрын дараагаар ажиллаж байлаа. Тэгээ бид бол одоо хамтдаа маш өндөр бүтээмжтэй олон ажлыг хамтран зохион байгуулж исэн. Жил хагасын хугацаанд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 5 хурал зохион байгуулж исэн. Эдгээр тоон их мэт боловч бид бол чанарын ер нь боломжийн сайхан зохион байгуулсан гэж хоорондоо бас дурсан бахархан ярилцдаг байсан. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил 2017 он 21 аймагаараа бүрэн явж эрүүл мэндийн одоо анхан шатны тусламж үзүүлж байгаа энэ халуун цэг дээр нийгмийн эрүүл мэндийн бодит онлын мэдлэг практик үйл ажиллагаатай
авсруулан одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ багаараа явж ажилласан. Энэ бол бас зайлшгүй дурсагдах юм үйл ажиллагаа. Олон улсын нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын хөндлөнгийн үнэлгээг 2017 оны намар бид амжилттай хүлээн авч энэ үнэлгээнээс гарсан зөвлөмж өгсөн санаа оноог бид нэр тусгаж 2017-оос 2021 оны нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөр зохисгоо нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол улсад хийгдэх үйл ажиллагааны дунд хугацааны стратегийг амжилттай боловсруулж гаргаж ирсэн. За миний хань хүрлээч Нарантуяа маань 1991 оноос 2009 онуудад энэ нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд 20 шахам жил өөрөөр хэлэх юм бол амьдралынхаа идэвхтэй насны 20 шахам жилийг энэ байгууллагад өнгөрөөсөн. За тэгэхдээ эрдэм шинжилгээний ахлах ажилтан, секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга сүүлийн 11 жилд нь бол ерөнхий захирлаар ажилласан ийм хүн байна. За энэ хүнийг захирлаар ажиллах хугацаанд бол одоо хүнд бэрх үе байсан. Зах зээлийн эдийн засагт шилжсэн, мөнгө төгрөг эдийн засгийн хомсдолд орсон ийм үед бол одоо байгууллагын авч явах ажилтан хамт олноо салин замгагтай бүрэн бүтнээр нь авч үлдэх энэ ажил бол захирал хүний өмнө тулгарсан их том ажил байсан. За энэ үнийг бол одоо хамт олонныхаа хүчээр нэг баг болж ажиллаж одоо нааштай шийдвэрлэж чадсан гэж бодож байгаа. Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын Мечниковын хүн эмнэлгийн академид Монголын хөдөөгийн хүн амын эрүүл мэнд уснаас шалтгааллах нь сэдвээр хангаах ухааны шинжлэх ухааны докторийн цолыг зэргийг бол амжилттай хамгаалсан. 1968-аас 94 онд Копол, 1994-өөс 97 онд Цодл, 1997-оос 2008 онд Нарантуяа, 2008-аас 2013 онд Оюун бэлэг, 2013-аас 2015 онд Ганчимэг, 2015-аас 18 онд Цогтбаатар, 2018 оноос хойш Нарантуяа ажиллаж байна. Бид зохион байгуулалтын оновчтой арга барилыг нэвтрүүлснээр халдварт болон халдварт бус өвчний дарамтыг бууруулж, эмнэлэгт зорих бус өвчнөөс урьдчилан сэргийлэх байгууллагыг зорддог хандлагыг төлөвшүүлэхэд бидний гол зорилго оршино. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэж байгуулагдсан цагаас дэргэдээ эрдмийн зөвлөлтөд ажиллаж ирсэн. Өнөөдөр манай эрдмийн зөвлөл үндсэн 21 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эрдмийн зөвлөл нь судалгаа, шинжилгээ, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлын үндсэн чиглэлийг тогтоох, судалгаа явуулах эрх олгох, хэрэгжилтийг хэлэлцэж үнэлэлт өгөх, санал дүгнэлт гаргах, судалгааны ажлын сэдв аргачлал батлах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. 21 үндсэн бүрэлдэхүүнтэй гишүүдээс маань академич 3, профессор 6, дэд профессор 3, анагаахын шинжилгээ ухааны доктор 1, биологийн шинжилгээ ухааны доктор 2, анагаах ухааны доктор 15, хими ухааны доктор 2 байна. Эрдмийн зөвлөлийг нийгмийн эрүүл мэнд, тархвар судлал, хоол судлал, био анагаах лаборатори, хор судлал гэсэн үндсэн 4 чиглэлээр 17 гишүүнээр өргөдгөн үйл ажиллагааг нь явуулж байна. Дэлхийн жишгт хүрсэн судалгааг эрхлэн иргэдэд шинжлэх ухаан, технологи, инновац, танин мэдхүн үйлчилгээг үзүүлэх, Монгол улсын хүн амын эрүүл мэндэд бодит хувь нэмэр оруулсан, бүс нутгийн түвшинд тэргүүлэгч судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болохоор зорьсон зорилгоо хэрэгжүүлэхэд эрдмийн зөвлөл чухал үүргийг гүйцэтгэж байна. Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлсэн. 2015 онд эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар нийгмийн эрүүл мэндийн бодлого зохицуулалтын албан нэртэйгээр байгуулагдаж байлаа. Улмаар 2017 оны 1-р сарын 23-ны өдрийн тушаалаар нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс нэртэйгээр байгуулагдаж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх үндсэн чиглэлтэй ажиллаж байна. Орчны эрүүл мэндийн алба.
1968 оноос эрүүл ахуйн хэлтс нэртэйгээр байгуулагдаж хүрээлэн буй орчноо эрүүл мэндэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс хорт бодисын сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж орчны эрүүл мэндийн талаар хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд явуулан ажиллаж байна. Эрүүл ахуйн хэлтсийг алдныш, цэдэн дамб, цэвэгд орж, сайжа, үдэн бор гэсэн удирдлагууд Боку, Чимэд, Балдан Яндор, Дашторж, Ичнор, Бузма, Долгорма, Чулуун цэцэг, Донгорма гэсэн эмч эрүүл ахуйчид амжилттай ажиллаж энэ албаны суурийг ганхааргүй бат тавьжээ. Биотехнолог, инновацийн алба. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд 1953 оноос их суурин тавигдсан ууган нэгжүүдийн нэг билээ. Био бэлтгэлийн үйлдвэр бий болж хүн амыг ангаахын тулд био бэлтгэлээр хангах зориулалтаар байгуулагдсан бөгөөд анагаах ухааны биотехнологийн чиглэлээр эрдэм шинжилгээний судалгааны ажлыг үндэсний түвшинд хийж гүйцэтгэх, биотехнологийн дараагаар гаргаж авсан вакцин, био бэлтгэлийг үйлдвэрлэх, ханган нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүсийн түвшинд жил бүр хөндлөнгийн хяналтыг полимелитийн лабораторид хийж хамгийн сүүлд 2018 онд 98% үнэлгээгээр магадлан итгэмжлэгдэж бүсийн мэрэгчлэтнүүдээс сайшаагдсан болно. Хоол судлалын алба. 1966 онд хоол судлалын сектор нэртэйгээр байгуулагдаж хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлыг гүйцэтгэх, тухайн чиглэлээр холбогдох хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хоол тэжээлээс хамааралт эмгэг, хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлэх талаар сургалт сурталчилгааг үндэсний түвшинд зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж байна. 1961-ээс 65 оны хооронд хүн амын хоол тэжээлийн чиглэлээр томоохон ажлууд хийж байсны нэг нь нийтийн хоолны эрүүл ахуйн үзүүлэлтүүдийг судалж 500 хоолны жор технологиг судлан гаргаж нийт хоолны эрүүл ахуй гэсэн бүтээлийг тухайн үеийн нийтийн хоолны институтэд хамтран бүтээж хийж байлаа. За миний хувьд бол 1987 оноос анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаа. Дараа нь үндэсний хоол судлалын төв гэж байсан. Тэнд бас би ажилтнаар секторын эрхлэгчээр, төслийн удирдлагчаар ажиллаж байгаад 97 онд нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэж яамны харианд байгуулагдсан цагаас хойш ажиллаж байлаа. За тэр үед бол дотроо хэд хэдэн төвтэй байсны нэг нь бол хоол судлалын төв байсан. Хоол судлалын төвийн захирлаар бас энэ 98-аас 2000 он хүртэл хугацаанд ажиллаж ирсэн. Хоол судлалын төвд 95 онд орж ажилласан. За тэрнээс хойш 2017 оны 3 сар хүртэл 22 гаруй жил ажиллаад ингээд тэтгэвртэй гарсан юм хүн байна. Их хүүхдийн цусндах дэмдэмийн төлөв байдал нөлөөлөх хүчин зүйл гэсэн сэдвэр шинжилгээ ухааны докторийн зэрэг 2005 онд хамгаалсан ийм хүн байна. Тархвар зүй шуурхай удирдлагын алба. 2016 оны 11-р сарын 16-нд эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдаж нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн эрсдэлт хүчин зүйлүүдийг тандах, тархвар зүйн судалгаа, эрсдлийн үнэлгээг хийх, ард иргэдийг мэдээллээр хангах замаар урьдчилан сэрэмжлүүлж шуурхай удирдлагын тогтолцооны тасралтгүй үйл ажиллагааг ханган ажилласаар иржээ. Хоол судлал, шим тэжээлийн лаборатори 1997 онд нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн байгуулагдахад бүтцэнд эрүүл зүйн нэгдсэн лаборатори нэртэйгээр 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм. Үүнээс хойш байгууллагын хөгжлийн явцад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн үед 2004 онд нийгмийн эрүүл мэндийн төв лаборатори, 2009 онд нийгмийн эрүүл мэндийн лавлгаа лаборатори нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийгмийн эрүүл мэндийн лавлгаа лабораторийн нэгэн хэсэг болох хоол судлал, шим тэжээлийн лаборатори, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр судалгаа шинжилгээнээс гадна лабораторийн мэргэжилтнүүдэд сургалт явуулах, олон нийт болон эрүүл мэндийн ажилтнуудад мэдээлэл өгөх чиглэлээр ажиллаж байна. Орчны эрүүл мэнд хор судлалын лаборатори 2009 онд эрүүл мэндийн сайдын тушаалаар нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн бүтцэнд хор судлалын төвийг байгуулахад дэрэгдэн хор судлалын лабораторийг байгуулжээ. Түүнчлэн 2015 онд засгийн газрын тогтоолоор лавлгааны төвийг байгуулж
2016 онд байгууллагын бүтцэд өөрчлөлт орж орчны эрүүл мэндийн хор судлалын лаборатори нэртэйгээр өнөөдрийн хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Санхүү аж ахуйн хилцэн. Тус хилцэн байгууллагын төрөөс болон хандив тусламж төслөөр орж санхүүгийн үр ашигтай тооцоолон зарцуулах хууль дүрм журмын дагуу ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулж байгууллагын ажиллах нөхцөлийг шинжлэх загвар үйлчилгээг тухтай орчинд бүрдүүлэн ажиллаж байна. Эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс үрдсэн сэргийлэх алба 1998 онд төгсөлтийн дараах сургалтын алба нэртэйгээр байгуулагдаж түүнээс хойш бүтэц зохион байгуулалт нэршлийн хувьд өөрчлөгдөн явсаар 2017 оноос эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс үрдчлэн сэргийлэх алба нэртэйгээр өнөөдрийн хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол хүний өвөрмөц онцлогтой тохирсон эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, өвчнөөс үрдчлэн сэргийлэх, эрүүл мэндийн сургалт сурталчилгааг үндэсний түвшинд зохион байгуулан ажиллаж байгаамаа. Анагаахын шинжлэх ухааны ууган байгууллагуудын нэгийн хувьд түүхтэй байгууллага. Ойн баярынхаа босгон дээр бид байгууллагынхаа түүхийг эргэн сөхөж, алдаа оноо ололт амжилтаа харуулсан түүхэн дурсамжид нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэлээ. Хэдийгээр бид түүхэн хөгжлийн явцдаа томоохон амжилтанд хүрсэн ч нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өдөө орон нутагт үргэлжлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн лавлгаа тусламжийг үзүүлэх, уул уурхай, барилга, хоол хүнсний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, өдрөөс өдөрт ус, хөрс, агаарын бохирдол нэмэгдэж байгаа өнөө цаг үед орчноос эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, олон талд хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэх гээд бид бүхэнд хийх хөгжүүлэх ажил их байгаамаа. Бид ойгоо өнөөдөр тэмдэглэж буй бас нэгэн учиг нь ард иргэдэд ус агаар шиг хэрэгтэй байгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуй ариун цэврийн давлгааг дахин дэлгэрүүлэхэд бүх нийтийн анхаарлыг хандуулах явдал байгаа юм а. Бид түүхтэй, туршлагатай, түүчээ залгамжтай, олон талт хамтын ажиллагаатай байгууллага юм. Та бүхэндээ нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн их суурь тавигдсны 85 жилийн ойн баярын мэндийг хүргэж, Аз жаргалын дээд эрүүл энхийг хүсэн өрөөё. Бид эрүүл нийгэм, эрүүл иргэн, эрүүл ирээдүй, нийтийн эрүүл мэндийн төлөө зогсолтгүйгээр зүтгэх болно.